Тэгээд эхлэх үү? Сайн уу даакра. Оролцогчд нь бол мьют хийж болохгүй юм тий өөрсдийгөө. Оролцогчд нь болно. Гэхдээ нөгөө гараа өргөсөн төвчин дээр дарж агаад ярьчвал илүү зэгцтэй болно. Зэрэг ингээд яриад байвал бас жоохон. Окей. За, юутай камера нэхгүй юм уу? Одоо чи та лайв хийгээд байна уу? Үгүй би хийхгүй байна. За, эхэлж ах шиг байна шалгаарай. За, бүгдээрээ гоё камерны хэрэг дахиад хэлье. Дахиад уриалъя. Зөндөө олуулаа шүү дээ. 50 л байна. Би бол нэг 5 хүний л царай харж байна. Одоо бас построо шийдлэгээ болоод шууд бүх зүгээр. За, тэгээ болох тийм. За, сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ, YC хөтөлбөрийн оролцогчдоо, Монгол эколог төвөөс уламжлалт болгон зохион байгуулдаг YC лекцийн 14 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За, яг одоо оюутан болон ирээдүйд дэлхийн өнцөг болон бүрт оюутан болохоор хүлээн суугаа. Ахлах ангийн хүүхдүүд бас их оролцож байгаа гэж найдаж байна. За, энэ удаагийн зочноор Бостны их сургуулийн төгсөгч мөн Girls Coding Cafe болон урлах клубын үүсгэн байгуулагч, за мөн ариун оюун YouTube хуудсын хөтлөгч Ариун Заяа урагдан оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За, энэхүү манай лекц маань эхэлж байна. Хүүхдүүд маань асуух асуултаа бас бэлдээд чөлөөтэй камера нээгээд оролцох хэрэгтэй шүү. За, сайн байна уу? Бүгдээрэнд нь бүтэнсэн өдрийн орой минь хүргэе. Сайн амарлаа. За, камер нээсэн хүмүүст нь гоё мэдчилчээ да. Эрдэнэ сувд сайн байна уу? Юка, Давка, Марла, Айнор гэд. Жижи. За, бүгдээрээ гоё бүтэнсэн өдрөө тийм ингээд үр бүтээлтэй өнгөрөх гээд нэг цагаа бас зориулаад орж ирж байгаа бүгдээрэнд нь баярлалаа хэлье. За, өнөөдрийнхөө одоо лекц ч юм уу ихтгэл ч юм уу аль нь ч миний хувьд бол нэг тийм формалны байлгамааргүй байна. Зүгээр л гоё дотн гоё яриа өрнүүлэл явъя гэж бодож байна. Тэгээ саяхан би анагаахад нэг яриа хийсэн юм аа. Энд анагаахын үеднүүд байна уу? Нэрээ. Бол чат бичээд За, саяхан би анагаах дээр нэг яриа орсон юм аа. Тэгээд тайдтэй нэг байгаа юм тий. За, тэгээд тайдтэй ер нь айгуу гоё тийм чөлөөт байдлаар оюутан байх хугацаанд ер нь анхаарах зүйлсийн талаар гоё өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгч хэлэх гэж бодлоо. Тэгээд оюутан байхдаа бол заавалчгүй ингээл их сургуулийн очиж зүгээр 10 жилийнх байсан ч гэсэн энэ зөвлөгөө бол гайгүй хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгээд миний хувьд болохоор одоо сайн намайг аягүй танилцууллаа. Тэгээд Бостон байхдаа YouTube хийж эхэлсэн байгаа. Тэгээд өөрийнхөө одоо оюутан байх туршлагаа ер нь YouTube-ээр аягүй их дамжуулж хуваалцсан. Тэгээд яг энэ сэдв бол надад аягүй тийм татан надад тусдаг. Ер нь ямар ч хүнд ингээд оюутан байх цааны талаар зөвлөгөө хийхээр яг дүүдээл зөвлөж байгаа юм шиг аягүй ярилцдаг. Тийм учраас өнөөдөр та хэдтэй яг оюутан байх хугацаанд юун дээр илүү гоё анхаарал хандуулад явах хэрэгтэй бэ гэдэг нэг 3 чухал зүйлийг хэлье гэж бодож байна. Тэгээ та хэд маань асуух зүйл байвал чөлөөтөө чат руугаа бичээд асуугаад яваарай. За, хамгийн эхлээд бол би ганцаараа байх гэдэг цаг хугацааг ярьж өгмөр юм л да. Ганцаараа байх цаг хугацаа маш чухал байдаг.
Тэгээ ганцаараа байх цаг хугацааг таад маань бүр айгүй сайн ашиглаж аваарай гэж хүсэж байна. За яагаад вэ гэхээр их сургуульд байхад ер нь хүмүүс өөрсдөө айгүй завгүй гэж боддөө шүү дээ. Тий. Одоо ингэ амар хичээлтэй, бие даалттай, тим ч одоо дуудлан секцэнд явна, найзуудтайгаа ийм бие даалтын ингэн тэгэн за тэгээ цагийн ажил хийж мэдэг бол бүр завгүй гэдэг тий. Тэгээд яг өөрсдөө айгүй завгүй гэд маш их боддог. Тэгээ би ч гэсэн тийм байсан байхгүй. Би болохоор их сургуульд байхдаа Америкт чинь 3-4 хичээл авахад л ер нь тухайн семестрийн кредитийг дүүргэсэн гэж ярьдээ. Тэгэхээр одоо 3-4 хичээл авчихад хангалттай. Би болохоор яадаг гэсэн бэ гэхээр 4 хичээл аваад тэгээд GPA буюу нэг голч дүн чинь 3.5-аас дээш байх юм бол нэмээд 2 хичээл хөнгөө авч болдог гэсэн байхгүй юу. Тэгээд сургалтын төлбөр нэг өндөр байдаг гэсэн болохоор миний одоо их сургуульд авах зорилго болохоор маш богино хугацаанд хурдан хичээлүүдээ үзээд дуусгах байсан. Тэгэхээр нэг олон сар семестр ингээд сураалах бол амар их мөнгө яваалгаа шүү дээ. Тийм учраас би нөгөө нэг хичээлүүдээ айгу шахаж аваад семестр болгон 6 хичээл аваад тэгээд GPA-гээ 3.5-аас дээш байлгадаг байсан. Тэгээд нэмээд яадаг гэсэн мэхээр ресторан зөөгч хийдэг байсан. Тавт хагасаа мөцсөн ингээд завгүй өдрүүдэд оройн цагаар зөөгч хийдэг байсан. Хятад ресторан, Солонгос, Япон гэдэг ер нь ажиллаж үзэж байгаагүй ресторан байхгүй. Тэгээд айгүй их тийм зөөгч хийгээд яг амьдрах хүртгөө одоо сарынхаа дүрээсийг идэж уух хоолныхаа мөнгийг тэгж олдог гэсэн баггүй. За тэрнийхээ хажуугаараас би ямар нэгэн компанид дадлага хийдэг байсан. Тэгээд тэр компани тэнд ажиллах одоо зорилго нь арай өөр. Яг юм мөнгө олоод ингээд идэж уух тэр амьдралын хүртгөө олохоос илүү төгсөөд ажлын байртаа байх. Яг мэргэжлэрээ туршлага олох гэх мэтчлэн одоо зорилгын зорилгоо биелүүлэхийн тулд тийж компани дадлага хийдэг байсан. За тэгээд би Бостонд авах хугацаанд LearnLogs гэдэг нэг хувийн санхүүгийн стартап дадлага хийжсэн. За тэгээд Cubal Capital гэдэг хөрөнгө оруулалтын санаас дадлага хийсэн. Тэгээд төгсөөд энэ хоёроос хоёулангаас нь full time offer буюу нөгөө нэг яг бүтэн цагийн ажилтны урилга хүлээж авчихсан байгаа. Тэгээ урилга нь болохоор $10,000 бонустай цуг ирдэг. Хүлээж авсны л одоо баярлаа гэж аахгүй компани. Тэгээд намайг бас Америкт яг ажиллах виз өгөөд компани зүгээс спонсорлоод явах тийм гоё ирэх одоо бэлгэлжсэн байгаа. Бэлгэлжсэн ч гэсэн одоо нөгөө нэг ингээд надад өгчээсэн. Тэгээд энэ нь болохоор миний олсон нэлийн олон жилийн дадлага хийгээд ингээд явсны үр дүн тийм байсан. Тэгээд Бостны сургуулийн санхүү улс төрөөр сурч төгссөн байгаа шүү. За тэгээд би чинь бүр нэлийн завгүй оюутан байдаг байж байгаад амар завгүй тийм натаа уулзмаар бол баг сарын өмнөөс л найзууд цаг авдаг гэсэн шүү дээ. Тэгэл за би энэ сар бол завгүй дараа сар л нэг цаг гаргаж олно. Тэгэл гэртээ орж ирэл бүр амар ядарсан амар үлссэн яг хоёлаа зэрэг тэгээ ингээд яг нэг л хийх боломжтой тий. Нэг бол хоолыг цагтаа, нэг бол жохон унтах цагтаа. Тэгэл гэлс ингээл нэг нь хичээл буцаал нөгөө ажил руу гараа явдаг. Ажлаас ажлын орд метроор явж байхдаа юу адаг хичээлээ хийж амжуулдаг ч юм уу. Тэгээ нэг лекцээ ч гэсэн сонсоод нэг нөөц ч гэсэн бичээд авдаг ч юм уу. Тэгээд айгүй тийж явдаг гэсэн. Тэгээд 4 жилээр төгссөн байгаа шүү. Тэгээд сургуулаа төгсчөөл за би одоо амар завтай болно, компанид ажилладаг болно тий. Тэгээ компани ч ажил нь гой 6 байгаа гэж тарчих юм чинь тараад байгаа найзтайгаа шоу зэмдэллийн батцсан сах. Тэгсэн чинь бүр яг тийж харагдаач. Ажил дээр гараад бүр илүү завгүй болсон. Тэгээд бүр илүү бүр амар завгүй болоод би чи Америкт байхдаа ер нь 4 жил сурах хугацаанд нэг 5 урамаас бага удаа шоу үзчихсэн байхгүй. Тэгэл ажлаар гараад нэлээд завтай болно гэсэн чи эсэргээрээ битсэн. Яагаад гэвэл миний ажиллаж исэн компани зөвхөн одоо Harvard Exclusive Hiring гэж байдаг. Тэр нь болохоор яг зарим компаниуд зөвхөн нэг сургуулиас ажилчдаа hiring хийн гэд тэгээд бүр тогтцсон байдаг. Ялангуяа нэлийн одоо өндөр зэрэглэлийн хуулийн фирмүүд ч юм уу, хөрөнгө оруулалтын санхүүгийн байгууллагууд гэд тэр миний ажиллаж исэн тэр компани болохоор яг Harvard Exclusive Hiring буюу их партнерууд хөрөнгө оруулагч захирлууд нь Harvard-ийн төгсөгчд байсан, alumni байсан учраас яг тэр сургуулиас л hire хийн гэж сургуультай амар өнжөд байхгүй. Тим компанид би ингээ шургаад орсон. Тэг яаж тэгсэн бэ гэсэн чинь манай нэг захирал маань Бостны сургуулийн бакалавра хийгээд магистра Harvard-д хийжсэн тийм захирал байсан. Тэг бакалаврынхаа сургуулийн холбоотой байдаг.
Тэгээд би одоо биеүгээр дамжиж тэр компанид ажилд орж исэн юм аа. За тэгээд айгүй одоо мундаг компани тэгээ зөндөө их сурах юмтаа. Тэгээд би чинь захирлуудынхаа одоо санхүүгийн шинжээ чинь хийдэг. Айгүй их тийм одоо орж ирж байгаа хөрөнгө оруулалтуудыг судалж дээшээ уламжилдаг тий. За тэгээд захирлуудынхаа хийж байгаа ажил дээр нь би нэг аналист буюу шинжээч нь болохоор бүхэл бараг захирлуудаасаа илүү их юмнуудыг мэдэх хэрэгтэй болдгоосон л та. Тэгээд тийм хүн чинь өдөр 9-6-гийн хооронд ажиллах юм гоо. Хурлаас хурлын хооронд амьдраа гэдэг чинь ажил нь дуусчихдаг байхгүй юу. Тэгээд 6 гэл захирлууд нь бай бай гэл цонхнууд аав гарч явах тийм бүр ингээд юу ч ажил руу сурагчлаагүй зүгээр л баахан хурал хийсэн. Тэгэл ёо цаадаа л ажиллаа хийж эхлэв даа гэд бүгд гараа авсан багт би ингээд галтгоонд очиод дахиж шинэ кофе хийгээд 6 цагт ч тийм оройны одоо яг иймэрхүү цагт дахиад бүр ингээд хав халуунаар шинэ хар кофе хийгээд яг л компьютернаа орсон халаа цаа. Өнөөдөр чи юу хийх байлаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэл бүр 10-11 хүртэл сууж байгаа л гэртээ хараад маргааш нэг тэгж үргэлж гисэн 2 жилийн хугацаа юм байдаг. Тэгээд даатлагуудаа оруулах юм бол ер нь 4 жилийн хугацаа. За тэгээд би айгүй завгүй болсон гэд яагаад энэ түүхээ хэлээд байгаа гэхээр та хэд маань ч гэсэн яг одоо экстра уулт тийм айгүй завгүй байгаа. Гэхдээ яг үнийг хэлэхэд одоогийн яг энэ байгаа 10 жилийн хүүхдүүд байгаа бол бүр завтай байгаа шүү. Их сургуульд байгаа оюутнууд та хэд маань маш их завтай байгаа. Та хэдийн одоо санаа зовх зүйл гэх юм бол багш нартай тиймээ асуугаад байгаа юмнуудыг л өг. Тоглоомын дүр нь айгүй тодорхой байгаа шүү дээ. Яаж он сурах тийм ээ, яаж амжилттай оюутан багч ер нь тийм амар crazy тийм лаг тийм үү юм шиг тийм нэг тийм шидэт томьёо бол байхгүй шүү дээ. Тийм ээ. Би даалтуудаа өгөөд багш нартайгаа сайхан харьцаад онц сураад гэрийн даалгаврыг явахад ер нь болдог байхгүй юу. Нэг тийм илүү дутуу юм хүмүүс чамаас хүсэж байх үе бол биш. Яг ажил дээр гарчгаар захирлч өдөр болгон өсөн үедээ чам руу ярьж болно тий. Яагаад гэвэл чи маш том үүрэг хариуцлага хүлээж авчихсан байгаа учраас тэр чинь нөгөө нэг ажлын одоо өдөр тутмын стратеги өөрчлөлтөнд бодлого өөрчлөлтөнд тэр болгонд чи байж ах хэрэгтэй болохоор өмнө одоо оюутан багтаа хичээл дээрээ л чи өөрийгөө одоо боломжтой буюу available гэдэг товчоо on болгочоод гэртээ хараад off болгочих болдог гэсэн бол одоо болохоор ерөнхийдөө л чи on байх хэрэгтэй байдаг. Тийм болж ирдгээ. Тэгэхээр та хэд маань яг энэ ганцаараа байх хамгийн завтай байгаа үедээ одоо хамгийн сайн амиа хичээж авах шилмээр байна. Тэгээд амиа хичээх гэдэг юу нэг айгуу хүмүүс муухай гэж ойлгооддаг. Би бол энэ үгэнд айгуу дуртай шүү дээ. Хүн яагаад бол өөрт амиа хичээдэг байхгүй юу? Ялангуяа эмэгтэй хүмүүс чинь айгуу өрөвдөлтэй шүү дээ. Тэгэл одоо нөхөртөө болох юм бол тэгэл нөхөртөө тэг өөрийгөө зориулах хэвээр тий цаг хугацаагаа ингээл өгөх хэвээр. За тэгэл хүүхд гарах юм бол бүр ингээ өөрийн мэдлэгөө тэг би ч одоо сайхан ээж болсон. Өөрийн мэдлэгөөр ингээ өссөн үсээгөө цаанаас өөрийгөө ингээ бүр бүхэлднэр нугааж өгдөг. Тийм болохоор одоо амиа сайн хичээж ав хамгийн ихний зөвлөгөө бол тэр нь болохоор та хэд маань өөртөө цаг гаргах тийм ээ. Өөрийгөө хайрал, өөрийнхөө юу хүсэж байгааг ойлго. Өөртөө гой болцоонд явж үз тийм ээ. Өөрийнхөө тэр хийж үзмээр байгаа шинэ хоббиндоо цаг гаргаад хийж үз. Яагаад гэвэл одоо л хийхгүй бол хэдэж тэрний цаг зав гарахгүй. Тийм би 10 жилдээ зураг зурхайг өдөртэйсэн. Тэгэл 10 жил өнгөрөөл их сургуульд нэг хальт зурж байгаа сүүл рүүгээ нэг аяга зураг зурандаа завтаа болохоор гэж бодсороо л одоо хүрч чадаагүй л явж шít. Тэр яг тэр үедээ л яваа завтаа л байсан байхгүй. За тийм учраас та бүхэн маань яг ганцаараа байх цаг хугацааг аюу тийм үнцэнтэй гэж бодороо. Тэгээд энийг одоо энэ зөвлөгөөг маш сайн хэрэгжүүлэхийн тулд та өөрсдөө ганцаараа байж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд ганцаараа байх, ганцаардах гэдэг хүмүүс нөгөө адилхан гэж бодоод байгаа байхгүй. Яг юм ганцаардах гэдэг зүйлийг яг юм махан биеийнхаа тоогоор бодоод байдаг. Тэгэхээр одоо би нүрэнд ингээд ганцаараа байгаа бол ингээд яа би ганцаарч ийн гэл би амар ганцаараа байна тий надтай найзалж байгаа хүн алга би ингээд гав ганцаарч байна гэдэг. Тэгсэн мөртлөө тэр бол бодлаа шүү энэ хоёрын тэнцүү нэг зүйл биш. Яагаад гэвэл маш олон хүнтэй найзалдаг, маш олуулаа байдаг тий ингээл амар олон найз нөхдөд тийм хүмүүс ч гэсэн олонний дунд байдаг тийм хүмүүс ч гэсэн айгүйх ганцаарддаг үе байдаг шүү дээ. Тэгэхээр энийг заавалчгүй та бүхэн маань ганцаараа л байгаа бол ганцаарч ийн гэж бити бодоорой тийм ээ. За тийм байна. Эхний зөвлөгөө нь бол нэг асууч. Нэр асуух бахан асуудал. За оюутан байх цаанда дадлага хийх хичээлтэй зарцуулах хугацаа багасгах ч юм уу хичээлтэй самардах үе байсан уу? Ер нь бол хүмүүс нэг ингэж боддог байхгүй юу?
За би одоо оюутан хүний тийм ээ хамгийн гол зорилго бол хичээлээ сайн хийх хэрэгтэй тийм ээ. За тиймгуудаа за би ингээд хичээлээ сайн хийх хэрэгтэй учраас ер нь тэнд яваад ингээд цагаа өрөөд тах тийм яха одоо хичээл модон ч гэдэг юм одоо яг сайн яах шиг ингээд боддохгүй хичээл чинь салгарт ингээд. Гэхдээ яг үүндээ хүн гэртээ байгаа за 12 цаг гэртээ байдаг бол тэр 12 цагуулангийн хичээлдээ зарцуулдаг байхгүй юу? Тийм ээ. Илүү цаг гардаг. Тэр цагаар нь хүн унтдаг, хэвтдэг, хаяа нэг сериал үзчихдэг. К-драма нэг эпизод үзчихдэг. Тэгээ за эсвэл найзуудтайгаа уцаар яриад нэг цаг алдчихдаг ч юм уу, эсвэл Facebook ухаад ч юм уу. Ингээд яг тэр цагуудыгаа шахаад өөр юмд зарцуулах байхгүй юу? Түүнээс л хичээл хийдэг цаг руугаа оруулах биш. Тэр нөгөө нэг би зөвхөн хичээл хийх цагтаа л гэж боддог. Нөө та нар тэрний хажуу зөндөө олон юм хийдэг. Тэрийг л зөв зохицуулах хэрэгтэй. Оюутан байхдаа янз бүрийн клубүүд эсэж орох хэрэгтэй гэж боддог. Та клубүүд орж байсан уу? Мэдээж. Гэтэ би нөгөө юу асууж шүү. 10 жилдээ амар их юм руу савчдаг хүүхдээсэн байхгүй амар их юмд оролцдог. Ротракт ч гэж гүйж яваал, сакс, волейбол сэлдэг те 3-3 спорт нэг жилд гурван юм хийж мэдэг амар ядардаг гэсэн тэрнээсээ тэгэл сурагчдын зөвлөлийн дарга хийдэг National Honor Society-ийн дарга хийдэг ерөөсөө бүр хитрхи олон юм дарга байдаг гэсэн. Одоо бодохоор бүр юун ч завтай байсан гэж бодод. Гэхдээ ингэснээр надад нөгөө нэг тийм амар үр дүн бол гараагүй яг миний олон хүмүүстэй харьцах чадвар ч юм манлайлах чадвар нэмэгдсэн гэж магадгүй. Их сургуульд болохоор та нар арай илүү стратегтэй үзэх хэрэгтэй. Стратеги гэхээр юу вэ гэхээр за нэг нэхмэлийн дугуйлан ингээд ч юм уу те нэхмэл хийдэг хүмүүсүүдийг амар офенд гэж шүүл. Sorry. Гэхдээ яг нэхмэл дуртай байж болно л та зүгээр стратегтэй гэдэг нь чамд хамгийн одоо цаг хугацаагаа чамд хамгийн өндөр үр бүтээмжтэй байх тийм юм бол зарцуулаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр одоо юугаар сурдیں۔ Те хуулиар сурдیں۔ Бол хуульчдын клубд ч юм уу мэтгэлцээний клуб ч юм уу тий яг тэр мэрийг гараад төгсөөд хиймээр байгаа юм дээр чинь чамаар хамгийн сайн хурцлж өгөх тийм юмнууд руу цаг хугацаагаа зарцуулаарай гэж хүсэж байна. Facebook дээр бас лайв өрнөж байгаа. Тэгээд Facebook-ийн комментээс уншвал ганцаараа байхдаа айж исэн үү гэсэн байна. Facebook дээрс комментод орж ирж байгаа юм тий. Ганцаараа байхдаа юу хэцүү шттэ. Би яг нэг ганцаараа байж өөрөө сурсан байхгүй юу. Би өөрөө нэг амар ганцаардаж чаддгүй байсан. Тэгээд яг гинт ингээд яг ганцаараа болсон чинь амар хэцүү байсан. Тэгээд яг их сургуульд явчаад гинт ганцаараа болсон чинь айгүй хэцүү байсан. Тэгээд ихэндээ амар ганцаардаад бүр ингээд нөгөө нэг paranoid болно гэдэг штэ. Одоо та эдийн үл хэлэхээр бол фильтр ингээд штэ. Бүр ингээд амар айгаад ингээд яаж ингээд ганцаараа байж байгаа юм тэлсэн. Ингээд дэлгүүр ороод юу гэж байгаа ч юм тэлсэн. Ингээд хүнтэй л байгаар амар comfortable. Тэгээд тав дахьтай ганцаараа ингээд яг гадаадын оронд ингээд өөрөөр ингээд явах амар хэцүү тийм үе байсан хгүй надад. Тэгээд би тэрийг ингээд амар буруу гэдгийг мэдээд байгаа мөртлөө айгаад идэг. Тэгэл ер нь бол өөртөө л нүүр тулсан. Ариун зай чи одоо ямар ачаагүй юм бэ те чи өөртөө тав дахьтай байж чадахгүй чи яаж ингээд худлаа хүмүүсийн хажуу тав дахьтай юм шиг ингээд дүр зураг үзүүлээ явах гэдэг. Өөртөө л чи хамгийн нүүр тулах хэрэгтэй гэд. Тухайд би Ошогийн хайр эрхчлөө ганцаардл гэдэг номыг уншиж байсан юм аа. Тэгээд тэр ном надад айгүй тусалж байсан. Яг ганцаараа байж өөрийгөө хайрлаж өөртөө итгэлтэй байх ч юм уу тийм талууд тэр. Тийм. Тэгэхээр мэдээж ганцаард нь тэрийг л яг даван туулах хэрэгтэй юм шиг үлээ. Тэрийг даван туулчих юм бол амар гоё юм юу гарч ирдэг. Breakthrough moment гэх юм уу. Тийм. За таад нэг асуултанд хариулчаад тэгээ өөрөглүүлээ да. За энэ burnout хийжсэн үг миний бичлэгээс үзээрэй би ариун юм гэдэг YouTube сувг дээрээ burnout гэдэг амар урт 2 бичлэг хийсэн. Тэрнээс л зөндөө илүү мэдээлэл авах. Гитэг ачаалтай түүнээсээ болж гутрах сэтгэлээр өнөх үедээ яаж эргэж хэвийн байдалд ордог байсан бэ? Ер нь бол миний хувьд бол би бүр ингээд гутрахч завгүй явдаг байсан. Бүр ингээд гутраа суух юм бол ажлын салгартах гад, хичээлэн салгартах гад. Тэг би бүр ингээд амар тухайн үед нэг найз банд мандасаа салсан байсан юм аа.
Тэгээ бүр ингээ амар уйлж мүлээд нэг heartbroken байгаад байгаа хгүй бас. Тэгээ уйлж мүлээ гэхээр ингээ цаг алтгаад тэгээ бүр цагаа хэмнээд би бараг уйлж мүлээчгүй. Тийм үед зөндөө байдаг гэсэн бүр ингээд уйлаад ингээд амар ийм ороод суумаар агаар ч гэсэн ёо ажлын эхлэх гээд байдаг те деталь төгсөлчод байдаг хичээл арах цаг болчиход байдаг. Тэгэл ингээд юмнууд дургаа гүсэр хагаад нэлээд завгүй өнгөрцөн. А гэтээ мэдээж ийм үе байгаа. Ийм үед болохоор дахиад эргээд яг зорилгоо сайн сандаг. Би яах гэж нэг хийгээд байгаа лээ те. Би өөр хин нэгний төлөө ингээд завгүй гэдэг хүмүүс л өөрийнхөө сайн сайхан ирээдүг бүтээхийн тулд ингээд байгаа мөн гэдгээ өөрөө сайн бодож бичдэг байсан. Тэгээд ээжтэйгээ бас айгүй ярьдаг гэсэн. Ер нь одоо чамайг та эдийг ойлгодог тийм ээ. Бүр ингээд чин сэтгэлээсээ ойлгодог бараг нэг хүн байвал тэр их тоо байхгүй юу? Үнэндээ хүмүүс нөгөө гарын 5% найз гэдэг яг үнэндээ гарын 5% чинь амар их тоо. Миний хувьд бол намайг ойлгодог нэг хүн байхад тэр миний хувьд амар их тоо байхгүй. Тэгэхээр тэр тийм нэг хүнтэй бол үнэхээр өөрийгөө азтай талархаж яваарай тийм ээ. Тэр нэг хүнтэйгээ ярилцаж өөрийгөө одоо тэгээ эргээд одоо зөв хэмнэлтэд ороход бас тусалцаа хүсдэг байгаарай. За ингээд миний 2 дахь зөвлөгөө болохоор та эдийг нэг өөр толгогдсон тэр боломжуудаа бүр яг толтол нь сайн бас ашиглаарай гэж хэлмээр байна. Тэгээд оюутан байгаа хүүхдүүд нөгөө яадаг вэ гэхээр хичээлээ номер 1 гэж бодоод яг ингэж живдэг байхгүй юу? Яг ингэ урагшаа ингэ ширээгүүргээ хараад нөгөө glued to your table гэж хэлдэг. Ширээндээ наалтан бадгалцсан. Тэгээл юм баахан завгүй гэл тэгэл хичээлээ гэж явждаг. Тэгээд нөгөө хичээл рүү ингэж живсээр агаад нэргэн тойрондоо ингээд гой боломжуудыг харж чадгалждаг. Тэгэхээр таад маань хаяа нэг тийм ээ тэр нэг ингэж босч ирээд rise above хийгээд тэ ингэж босч ирээд нэргэн тойронд байгаа юу болж байна? Энэ хайр юу болж байна те гой юм юу өнгөрч байна? Ямар боломжууд байна гэд хардаг байгаарай. За тэхийн тулд эхлээд нөгөө зорилгоо сайн тодорхойлох хэрэгтэй. Оюутан болоод төгсөөд юу хиймээр байгаа? Ер нь ямар үнц юм бүтээдэг, ямар зүйлийг хийдэг хүн болмоор байгаа ингээд тий. Тэр зорилгын заавал нэгч байх шаардлагагүй. Олон байж болно. Одоо үед ер нь миний ингээд авах хамгийн дургүй асуулт юу вэ гэхээр чи юу хийдэг вэ гэдэг асуулт надад амар тэнэг санагддаг байхгүй юу? Ялангуяа одоо энэ 21 онд тийм айгүй олон ажил хийдэг. Одоо та нар чинь тийм ээ илүү Gen Z үеийнхэн маш та тий. Gen Z-гийнхэн бол бүр илүү олон ажил хийдэг юм айгүй гоё юм тийм олон юм одоо нэг юмд баригддаггүй олон төрлийн юм хийдэг тийм ээ хасалж хийдэг одоо main ажиллаж хийдэг main ажиллаж байхгүй олон төрлийн хасал хийдэг ч гэж болно. Тэгээ айгүй гоё тийм болж ирж байгаа хгүй. Тэгэхээр юу хийдэг вэ гэдэг яг бидний дээд үеийнхэн амар асуудаг. Дээр үед чинь тийм ээ эмч багш инженер гэл яг юм тогтсон юмдайсан. Одоо тийм байхаа болж ирж байна. Тэгэхээр боломжууд чинь зорилгууд чинь multiple тийм ээ олон байж болно. Тэдний чинээгээр яг боломжуудыг хайж ихэл за жишээ нь таад маань одоо юу гэдэг тэтгэлэг хөтөлбөрүүд байж болж байна тий. За зөвхөн сургуулиасаа хайгаад байхгүй өөр банкнуудын зардалтай хөтөлбөрүүд байдаг. Том одоо оюутлогоо гэл иймэрхүү уурхай компаниудын зардалтай тэтгэлгүүд байдаг. Олон улсын тэтгэлгүүд байдаг. Тэднийг хайж бол за эсвэл одоо оюутнуудын төслүүдэд хөрөнгө оруулмаар байгаа тийм бас зардлууд байдаг. Тэгэхээр таад найзуудаараа нийлж байгаа айгуу гоё нэг юм төсөл бодож олоо гэж бодъё л тоо. Тэрийг эзэж битээ юм жижигхэн за бид нар юугаа чаддیں۔ Тий за зөндөг мундаг хүн байхад гэд битээ өөрсдөө тийг жижигрүүлж бодоорой. Өөрсдөө битээ insignificant болохоорой. Одоо ингэ найзуудаараа ингээл гоё чипс идэх суужсэн чи амар гоё санаа орж ирвэл тий тэрийг таад нэрэ зах зээл дээр байна уу гэж судалгаа хийж үзээд байхгүй бол эсвэл байсан бас таад сэтгэл хүрхгүй байгаа бол та тэрийг зах зээл дээр шинээр нэвтрүүлж болно шүү дээ. Тийм ээ яг шин санаа төрсөн үедээ тэрийг битээ ингээд өөрсдөө ингээд дарж байгаараа тэгээд санаагаа боловсруулаад төслөө боловсруулаад гоё энэ тэндээс очиод танилцуулаад хөрөнгө оруулалт аваад бас гоё шин санаагаа эхлүүлж болно шүү дээ. Одоо миний хувьд болохоор би Girls Coding Cafe гэдэг бас нэг гоё төсөл эхлүүл явж байгаа. Тэр нь болохоор эмэгтэйчүүдийг технологийн салбарт дэмжиж оруулах тийм төсөл аахгүй. Тэр энэ дээр ч гэсэн одоо Монгол улс хотуудыг ингээд технологийн салбарт дэмжсэн тийм гоё тийм одоо үйл ажиллагаа тогтмол явуулдаг байгууллагууд байдгүй. Тэгэхээр энийг бол ингээд зах зээл дээр хэрэгтэй гэж бодоод би ингээд одоо хөрөнгө оруулалтын шат дээр явж байгаа. За өөр одоо юу яж болт тийм ээ эрдэм шинжилгээний ажлууд таад маань зарим нь заавалчгүй ингээд бизнес хийдэг ч юм тийм биш. Зүгээр л гоё боловсрлоо улам илүү хөөгөөд одоо академик ертөнцид бүр илүү ороод явмаар байгаа хүмүүс ч байж болно.
тийм одоо хүүхдүүд маань болохоор багш нартайгаа яриад профессорудтайгаа тийм яг ингээд сонирч байгаа чиглэлээрээ энэ ажил дээр чинь би тусалж болох уу? Энэ дээр чинь би ингээд давхар орчуулга хийж өгье ч гэдэг юм уу? Одоо өөрсдөө ингээд хэн нэгэнд ийм хүндрэл бэрхшээл гэж харагдуулахгүй өөрсдөө тэр хүний хүндрэл бэрхшээлийг одоо ингээд сармжуулж өгөх тийм туслалцаа айгуу гоё тийм help болгож харуулах хэрэгтэй. Тийм ээ энэ тэнд очиод ингээд тэр тухайн хүнд байгаа асуудлыг улам илүү хөндрүүлээд явдггүй очиод улам гоё ингээд хөнгөлж өгөх тийм нэгэн одоо дэлгүүр байгаасай гэж хүсэж байна. За 3 дахь зөвлөгөө гэх юм бол одоо үн цэнтэй харилцаануудыг бас бий болгоорой оюутан байх хугацаанд. Тэгээд энэ болохоор миний хийсэн хамгийн жоохон таараа зүйлийг нэг байхгүй юу. Яасан бэ гэхээр би амар завгүй явж исэн болохоор найзуудтайгаасаа хэллээ штэ. Уулзах завгүй байдаг гэсэн. Яг надад зөндөө олон гоё найзууд би болсон. Гэхдээ яг тэр болгонтой ингээд одоо бодохоор ингээд уулзаад амар гоё бол илүү олон гоё дурсамжийг бүтээлцэхгүй яалтай гэж харамсдаг. Тэгээд одоо ингээд эргээд бодохоор тийшээ ч гоё аялыг ихт нь аялаа, шоуд ихт нь шоудаад тийм ээ. Улам завгүй болохгүй яадаг гэж боддог байхгүй. Тэгэхээр та хэд маань бас хоорондоо айгуугаа дурсамжуудыг бүтээлсэж байгаарай. 10 жилийн найзууд, их сургуулийн найзууд, 10 жилийн найзуудаас арай өөр байдаг. Яагаад гэвэл 10 жил тахта та хэдийн хоорондоо ярьдаг яриа айгуу тийм өнгөц төвшний байдаг байхгүй. Одоо өөрсдөө ярина, аав ээжигээ ярина, багш нараа муулна, тэгээ BTS, Blackpink гэж крашлж байгаа тэр нөгөө нэг хамтлагуудаа ярина үзэж байгаа K-драмагаа ч юм уу тиймэрхүү юмудаа яриа л гэж ер нь 10 жилийн өмнө дуусчихдээ шүү дээ тийм ээ. За тэгээ нэг хаяа ээж автаа муудалцал ээж аваагаа болох ч юм уу дүүнраа яах ч юм уу нэг тийм л байдаг хгүй 10 жилийн найзууд. Их сургууль ороод ирэхээр та хэд яг хүүхэд гэдэг одоо хүнээс том хүн гэдэг хүн болохын хоорондох шилжилтийн үе шатыг их сургуулийн найзуудтайгаа хамт даван тулдаг. Тэр их сургуулийн найзууд чинь чиний хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа, яаж өөр хүн болж байгаа, яаж өөр бодолтой болж байгаа, амьдралын одоо чухал шийдвэрүүдэд ямар шийдвэр гаргаж байгаа гэх зэрэг зүйлс анзаарч эхэлдэг. Тэгэхээр 10 жилийн найзууд чинь хүүе бимба тий хүүе их чинь хүүе марлаач ямар өөрчлөгдсөн бэ? Чи байгаагүй шүү дээ. Гэдэх нь бол амар нормал шүү. Уусаа тэгж хэлэх ёстой. Тэгж хэлэхгүй бол харин жоох асуудалтай тийм ээ. 10 жилд ямар хөвгтөөсөн тэрнээсээ та хэд маань 10 градус ч гэсэн хамаагүй өөрчлөгдөх хэрэгтэй шүү. Тэр намайг нэг 10 жилийн маань сайн найз амар өөрчлөгдсөн тэгээ ингээд ийм байна гэдэг юм гот би тэрийг ингээд тухайн үед нэг гэж хүлээж авчихсан гэсэн одоо ингээд бодохоор тэрэндээ айгу баярлдаг. Ямар азар би ингээд одоо ахиц гарсан юм дээр чи ахиц гарсан л гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр та хэд маань үн цэнтэй харилцааны бий болгоод их сургуулийн найзуудтай гоё дурсамжуудыг бүтээлцэж байгаарай тийм ээ. Гоё хийж болох юу вэ? Номын санд тийм ээ шүн хүртэл суугаад хичээлээ юм яриа суусан ч тэр чинь гоё дурсамж байдаг. Тэгээ гоё амралтаар яваад ингээд тгий гэдэг юм гот ч гэсэн гоё урайлахын оролцож байгаараа ер нь ингээд анги хамт олонний ингээд гоё хийх гээд байгаа юмд ингээд нэг чөдөрлөө суугаад тахгүй гоё тэгэл та бүгдээрээ гээд гоё ингээд урайлахын тим байж байгаараа гэж зөвлөмөр байна. Тийм бол эцэд бүгдээрээ л гоё дурсамжтай орлоод дуусна шүү дээ. Тийм ээ. За энэ дэр нэмээд бас нэг юм хэлэхэд гоё дурлалцахаас бити яагаараа тийм ээ. Одоо нөгөө хичээлээ сайн хийх ёстой, тийм ээ. Боломжуудыг ингээ хайх ёстой гэж ариун зай хичээлсэн. Бис завгүй байх ёстой гэж ариун зай хичээл завгүйсэн юм лээ. Бис ч гэсэн завгүй ингээд одоо нөгөө нэг хайр дурлалыг ингээд дараачийн асуудал гэдэг байхгүй юу. Тэр би бол одоо хайр дурлалыг аягүй чухал гэж үздэг. Ягаад гэвэл та хэд маань хүнтэй суун тийм ээ хүүхэд гаргана, ээж болно, наа болно. Тэгэхээр тэр том амьдралын утга учиртай үе шатанд ч гэсэн өөрсдөө давхар бэлтэж явах хэрэгтэй. Одоо үерхэж үзэхгүй зүгээр ингээд синглээр явж байгаад хүнтэй суучаар яадаг вэ гэхээр миний бодлоор бол аягүй тийм туршлагагүй тийм ээ. Тэгээд ингээд нэг таарс үнийгаа ингээд сайн таньж чадахгүй суух тохиолдол өндөр гэж боддог байхгүй. Үерхэн гэдэг чинь зүгээр нэг цагийн гарц ч юм уу зүгээр нэг амжилттай болвол чи амар хайрлагдсан, амжилтгүй болвол чиний зүрх сэтгэл шархан гэсэн ойлголт биш байхгүй. Чи хажуугаар нь маш олон давуу тал байж идэг. Жишээ нь өөрийнхөө талаар аягүй гэсэн сурдаг. Би л авдагсан. Би бол одоо ингээд эргээд үерхлүүдэд харахаар ингээд яг хүн болгон дээр яг өөрийнхөө талаар аягүй их зүйл сурч авсан байдаг байхгүй юу. Би ийм хүнд дуртай байна, ийм зан чанар дургуун байна. Би өмнө тэрийг мэддэггүй байсан бол өмнө нэг хүнтэй үерхэд одоо болохгүй болж бүтэхгүй болоо салахад
би ийм замд үнэхээр дургуун байна. Би өөртөө ийм стандарт тавих хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Ингээд одоо хайр дурлалт ч гэсэн хүн суралцдаг шүү. Оюутнуудаа төгсөөл төрөөл хүн амар мундаг хайрлуулдаг хүн гэж байдгүй. Энд ч гэсэн суралцдаг. Тэгэхээр гоё үерхэд тийм ээ. Намайг 10 жил тахад манай нэг түүхийн багш айгүй гоё юм хэлчихсэн юм аа. Яг юм өргөлийн зөвлөгөө бид нарт ярьж байсан байхгүй юу. Тэгсэн чинь 7-8 дугаар ангиллууд байл. Бид нар бүр ингээл нүүр амуулаагаал бүр хичээд багш руугаа харж марч чадахгүй. Тэгээд нөгөө ангид нөгөө нэг крашлж байгаа банд нь суугаад тэрлүүгээ ингээ харч чадахгүй ингээл амар хичээл бүгд амар эвгүй болоо суужсч багш ингээл. За та нар ингээд айгүй хөнгөн үрэх тийм ээ. Гэтэ ингээ өргөлийг амар хүнд гэж бодоод ингээд айгүй хөнгөн үрэх тийм ээ. Ингээд одоо өөрсгсөн хүн болохтойгоо ингээл амар унтаж ихтэй ч юм уу ингээд ингээ явах шаардлагагүй зүгээр гой болцоол кино үзэл нэгнийгээ ойлгож таниал нэгнийхээ ертөнцийг мэдээл тийм ээ тэгээд гой хөнгөн ирэхэд сур гэж хэлчихсэн байхгүй юу тэгээд тэр үед тэр зөвлөгөөнд баг би ойлгоочгүй байх заяа бүр ингээл амар хичээл өнгөрчээсэн юм аа одоо ингээ бодоод тэр айгүй зөв зөвлөгөөсөн байгаа байхгүй юу тийм ээ нөгөө хүний ертөнцийг ойлгоо өөрийнхөө ертөнцийг бусдад гой таниулж чаддаг бай өөр хойстонцыг ч гэсэн гоё хамгаалж чаддаг бай тийм зүйлс чинь үргэлжлэр дамжуулж сурдаг юм шүү хүмүүсээ тэгээд нэгнийгаа бас яг голдон ортол битгий гомдоож байгаараа хүнийг ер нь голдон ортол гомдооно гэж мэднэстэй тий яг нэг мэдрэмж өгдөө штэ бүр ингээд тэгж битгий гомдоож байгаа хэрвээ тэгсэн бол бэлэн болсон үедээ заавалчгүй уучлахгүй жаагаараа тэггүй бол тэр чинь айгу муухай шүү тэгээд би саяхан манай надад айгүй гоё гэсэн юм аа. Тэр нь юу вэ гэхээр тэрийг тайлбартай хуваалцаад нөхөө яриагаа дуусгая гэж бодож чинь. Тэгээд гоё асуулт хариулт өчглөөтэй орё. Манай надад хүн энэ дэлхийд хоёрхан л үүрэгтэй ирдэг. Эхнийх нь болохоор хүнээр хайрлуулах гэж, хоёр дахь нь хүнийг хайрлах гэж. Тэгээд тэрийг л сайн хий, бусд нь болно гэж хэлсэн. Тэгэхээр та хэд маань гоё сайхан амьдраарай тийм ээ. Хүнийг хайрал, тэгээд хүнээр хайрлуул, тэгээд бусд нь бол за чатуудыг сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг таны ярианаас та багаас олон зүйл зэрэг хийж ачаалт авчдаг багаар сүлмэгцэн хичээл даалгавар номын сан зураг цагийн ажил алгацгаар. Burnout гэдэг яг дээдлэгтэй адилхан асуулт байна. YouTube-ээр burnout гэдэг миний бичлэгийг үзээрэй. За сая энэ гимшдэг гэдэг дээр хариулж боллоо тий. За YouTube-ийн талаар би бас нэг бичлэг хийсэн байгаа шүү. YouTube хэрхэн яаж хөдөлдөг талаараа бүх зөвлөгөөг өгсөн байгаа. Тэмцэнээс илүү үзээрэй. Андар зөвөр товчхон хариулахад бол бусад яах бол тий бусад хүмүүс юу гэж бодох бол гэж эмдэглээд тах шүү тийм үү. Тийм би ч гэсэн тэгж бодож исэн. Би үүндээ YouTube хийх гэж 4 жил бодсон шүү дээ. Би чинь нэгдүгээр курстэй очиад амир хийн гэж бодсон чинь хийж чадаагүй байхгүй. Тэгээд 4 жил хийн гэж бодсараа 4-р курстэй эхэлсэн шүү дээ. Тэгэхээр би чинь ч гэсэн яг энэ айцтайгаа л нүр тулсаар агаал арай гэж давсан байхгүй. Бусад хүмүүс юу гэж бодох болоо тий. Ингээл тий. Тэгэхээр яг өөрийнхөө гоё чаддаг мэддэг зүйлсээ хуваалцаад явхад бусад хүмүүс чамайг одоо муугаар бодсон ч тэрнээс илүү гоё давуу тал чамд бий болж байдаг шүү. За баярлалаа. Хэн чөлөөтэй ярьж сурах вэ гинөө? Энэ гэд асуулт асуусан камера нэчгүү тэгээд чөлөөтэй ярихад юу саад болж гин? Кам микээ нэгээд ярьчвал чинь шууд зөвлөгөө өгөөд явуулах. Манай туслах энэ бичлэгүүд явуулаад байна шүү яг зөв бичлэгүүд юм. Ороо тавил амар олон бичлэг байгаа болохоор хийх гэж магадгүй. За ер нь би ингээд чат уншаад яагаад хар би яг өөртөө амар яриад санагдаад байна. Та зүгээр гоё майка нэгээд асуумаар байгаа юмудаа асуугаад явчихдаг хөө. Би одоо чат уншихгүй шүү. Би юм асуух.
Сайн байна уу? Манай Нүуник өөрийгөө намайг Марл гэдэг Муисийн олон улсын харилцааны 1-р түвшний оюутан байна. Тэгээд оюутнуудад тохиолддог хамгийн том асуудлуудын нэг нүуник time management байдаг. Тэгээд би ялангуяа их сургуульд ороод ингээд асуудлыг амар мэдрээд байгаа хгүй. Тэгээд ингээд нүуник өдөр болгон to-do list гаргадаг ч гэсэндээ тэгээд баг тэрнийхээ нэг 3-ны зарим өдөр 3-ны 1-ийг ингээ хийдэг. Тэг ингээд амар их яадаг procrastinate хийдэг. Тэгээд тэрийг ингээд яаж засах талаар зөвлөгөө өгөөч. За гоё асуулт байна. Нэрээ юун түрүүнд бас нэг юм хэлэхэд би урлах клуб гээд хувийн цахим сургалттай. Тэгээд энэхүү сургалтаараа дамжуулаад утга учиртай амьдралын чухал гэж үзсэн зүйлсүүдийг сэдв бүрээр нь сар болгон авч ярилцдаг байгаа. Тэгээд тэрний номер 1 сэдв нь болохоор яг энэ алтан гацаа доолж илүүлэх буюу төлөвлөгөөгөө яаж гартаа авах уу, яаж зорилгоо тодорхойлоод тэрэндээ яг ингээд юм хэцэгцтэйгээр өөрийнхөө боломжит одоо төлөвлөгөөний хувилбарыг гаргаад явах уу гэдэг айгүй гой сэдв байд шүү. Таад маань одоо 22 оны эсрэлт удахгүй нэгэн тэр үед нь энэ сэдвт илсэх юм бол айгүй гой өрнөлөө гардаг. Тэрэн дээр бүр илүү дэлгэрэнгүй надтай тулж ажиллаад явдаг байгаа шүү. Тэрийг бас хэлчихье. За өдөр болгон to-do list бичээд тэрнээсээ 3-ны 1-ийг л хаяа амжуулдаг гэж юм тийм үү. Тэгээд procrastinate хийх тал айгүйх байдаг. Энэ дээр яах вэ гэж байна. Энийг бол би айгүй нормал гэж боддог. Тэгээд би ч гэсэн өдөр болгон бүх юмаа ингээд тавьж чаддгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр би дараачийн өдөрлөө шилжүүлчихдэг тийм ээ. Тэгэхээр энэ одоо марлагийн хувьд болохоор яг өөрийнхөө одоо боломж одоо чадрыг сайн мэдэхгүй байгаа хгүй. Тэгэхээр чи өөртөө хангалттай яг ганцаараа цаг зав гаргаагүй гэсэн үг. Марлаа гэдэг охин яг өдрийн багтаамж нь ямар үдийн гэдгээ ч өөрөө мэдэхгүй өөртөө нэмэлт ачаал өгöd байгаа хгүй юу. Тийм ээ. Тэгэхээр чи яг ингээд төлөвлөгөөгөө гартаа бариад 7-7 хоногор ингээд хянаад за энэ өдөр өнөөдөр бол би яалтчгүй ядраад 2 ажил амжуулж чадлаа. За би ядарсан үедээ бол ер нь хэдэн цагийн л багтаамжтай байд юм байна гэд өөртөөгөө бүр яг ингээд тулж ажиллаад ирэхээр төлөвлөгөөгөө айгуу сайн барагцаалж чаддаг болдог. Тэгэхээр одоо би жишээ нь календараа харж агаад надтай одоо энэ ивентэд оролцох гэдэг юм би тэр өдөр нь аль тэний хитэ ажил тавьсан байгаа л өөждөхгүй. Би угаасаа тэр өдөр энтрийг хийгээл миний brain ингээ fried болчихно те. Дараа 7 хоног бол тэгээд өөрийгөө тэгж мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр өдрөөрөө яг төлөвлөгөөгөө төлөвлөж байгаа шиг л яваа те. Тэгээ амжихгүй зүйлсээ дараачийн өдөрлөн ч юм уу дараачийн 7 хоног руу шилжүүлээд мэдчих амжаагүй болохоор чи хийж чадахгүй гэсэн үг биш шүү дээ. Дараачийн өдөр нь дахиад шинэ өдөр байгаа. Тэгж явсараагаад өдрийнхөө яг багтаамжийг илүү сайн тодорхойлцдог болоод ирдэг шүү. Баярлалаа. За баярлалаа. За өөр асуух асуулт байна уу? За өсөх жаргал гараа өргөсөн байна. Өсөх жаргал дамжин сөрнө. За. Сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Оюутан байх хугацаанд санхугаа ер нь яаж зохицуулж ирсэн бэ? Орлого зарлага хөтлөгч юм уу? Тийм нэг баримталж ирсэн эсвэл нэг өөртөө ингээ хөвшил дадал болгож ирсэн зүйл байдгүй. Өсөх жаргал өөрийгөө илүү танилцуулах уу? Сайн байцгаана уу? Намайг өсөх жаргал гэдэг. Би санхүү эдийн засгийн сургуулийн одоо 20 дахь курст санхүү бодлого мэргэжлэр суралцж байгаа оюутан байна. За. Асуулт нь юу байлаа? Асуулт нь болохоор оюутан байх хугацаанд санхүүгээ ер нь бол яаж зохицуулж ирсэн бэ? Санхүүгийн одоо орлого зарлага ч юм уу тэдрийг хөтэлдэг байсан уу? Эсвэл тийм өөртөө дадал хөвшил болгодог гэсэн зүйлс байдаг байсан уу? За, маш чухал асуулт байна. Хувийн санхүүгийн тал дээр би урлаг клубын 3 дугаар сэдв дээр хувийн санхүүгийг гартаа авах гэдэг яг бүр илүү тулж ордог байгаа шүү. Хувийн санхүү болохоор би 10 жилээсээ хойш айгу хийх туртай байсан. Ер нь ингээд хөтөлдөг ингээд хадгаламж хийж мэддэг ээжигээ дагаад банк орох айгу туртай тийм хөтөсөн. Тэгээд их сургуульд ороод Excel дээр би хувийн санхүүгээ бүр ингээд өдөр болгон ингээд бүр line item by line item-аар хөөж явдаг байсан. Тэгээд угаасаа тэхгүй бол миний авдаг те нэг хэдэн зуун долларын цалингаа би тухайн сартаа хүргэхийн тулд маш сайн хяналт хэрэгтэй. Тэгэхгүй ингээл те өдөр болгон гар алхам маань намайг аваадах юм бол мөнгө бол ингээ гарын салаагаар урсах аюу амархан.
Тэгэхээр хувийн санхүүгээ гартаа авч чадсан хүн өөрийнхөө хувийн амьдралыг гартаа авахын үндэс болдог. Тэгэхээр та хэд маань ч гэсэн яг орлого зардлага аягүй сайн бүртгэдэг. За тэгээ орлогоо нэмэгдүүлэх тал дээр аягүй анхаардаг. Тийм байгаарай. Аягүй чухал шүү. Одооноос л гартаа авахгүй бол гэр бүл зохиочоод эмэгтэй хүн ялангуяа бүр илүү одоо чухал үр өгөөлтэй болж ирдэг. Тийм ээ. Одоо нэг хүн дээр л амар сайн хийж сурахгүй бол гинт 3 4 болчоод хувийн санхүүгээлэг менежинг гэдэг бол аягүй хэцүү болж ирдэг шүү. Тэгэхээр ганцаараа байгаа дээр аягүй сайн хийж агаарай. Тэгээд нөгөө нэг орлогын бас нэг зөвлөгөө өгөхөд хүмүүс нөгөө нэг баян болоод тэгээд загсал одоо их мөнгөтэй болохын тулд зардлал тандахыг бодоод идэх байхгүй юу. Тэгээд жишээ нь за нэг 5,000-аар кофе авч уухаар 5,000 хадгалъя ч гэдэг юм уу. Нэг тийм байдлаар юм мөнгөө ингээд зардлаа танаж мөнгөтэй болно шүү дээ. Яг үндэ тэгж нэг мөнгөтэй болохгүй харин орлогоо нэмэгдүүлэх тал дээр сайн толгойгоо ажилуулаарай. Тийм ээ. Би сая хэллээ шүү дээ. Нэг ажилтай байна гэдэг бол одоо амар ховор тохиолдолцсон хүн болго амар хэм хийдэг болоод байна шүү дээ. Тийм болохоор орлогоо нэмэгдүүлэх тал дээр сайн толгойгоо ажилуулаарай. Тэгээд яг үндэ 5,000-аар кофе за 7,000-аар тэг кофе авч уухгүй байлаа гэдэг нэг тийм их мөнгө бол хадгалчихгүй. Харин ч 7,000-аараа кофе авч уугаад тэр нэг гоё мэдрэмж аваад өдрөө азаргалтай өрнүүлээ явж исэн бол дээр шүү. За санхүүгийн талаар зөвлөгөө байлаа. За дахиад асуулт асуух хүүхэд байвал гараа өргөөд тэгээд өөрийгөө танилцуулаад асуулт асуугаарай. За мөксөлд дараа нь эгчин гараа өргөсөн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Намаа мөксөл гэдэг. Би одоо 11-р анги. Тэгээд таны YouTube сувг болохоор 9-р ангиас хойш үзсэн. Тэгээд нэлээд надад их өөрчлөлт гарсан. Тэгээд танд хэлээ. Баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Бүр баг анхнаас нь үзсэн юм чи тээ. Аха. Тэгээд та сайн нэлээд ном уншаад өөрчлөгдсөн талаараа ярьлаа. Бас нөгөө нэг YouTube сувгандаш нэлээд тэгж ярьсан байдаг. Тэгээд яг миний насны хүүхэд яг ямар ном унших хэрэгтэй вэ гэж зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? За энд байна уу? Номнууд руу хараад байна. Энд алгаа өөр газар тавьсан юм шүү. Өсвөр насны зайлшгүй мэдэх ёстой 7 дадлаг илүү дээ. Нөгөө нэг Шон Ковигийн бичсэн байдаг. Аха. Тэрийг уншиж ирсэн үү? Үгүй юм байна. Энэ дадлаг үзчихсэн шүү. Шон Кови өндөр бүтээмжтэй өсвөр насны 7 дадлаг гэдэг. Энийг урьсан багтамгүй шүү. Би бол энийг би Давкад санал болгосон чи айгүй их аваад уншсан. Давка маань номер 1 YouTube фэн үзэгч орж ирсэн сууж юм. Тэгээд энэ номыг 12-13 тадаа би баруун уншижсэн юм аа. Тэгэхэд айгүй гоё нөлөөлжсэн. Энэ номыг уншаарай. За тэгээ ер нь ийм тийм ном гэж бол би нэг амар зөвлөх туртай биш. Яг гэвэл хүн яг өөрийнхөө унших гэсэн номыг олт юм санагддаг байхгүй юу? Тэр номын дэлгүүр ороод би бол яг ном уншихад бол яг нөгөө хувь хүний хөгжлийн номыг л уншдаг. Өөр ном уншдаг байхгүй юу? Роман гэлтэй sci-fi тийм уншдаг. Зүгээр л яг хувь хүний хөгжил рүү ороод бүр таалагдсан номуудаа уншчихаар айгуу гоё байдаг. Тэгээд бас нөгөө нэг өмнө жил орлого клубыг анх нээжсэн. Тэгээд дахиад их бол ормоор юм гэх. За дахиад ормоор юм гэж өмнө орж байгаагүй өстэй тий? Орж байгаагүй. Хэрвээ дахиад нөгөө нэг орлого клубыг явуулах бол гайхалтай ч би ч одоо гişүүн бүрээ сайн мэддэг мөксөл гэж хүн байлгүй. Тий. Одоо 22 онд эсэлт нэгдэх хэвгүй юу? 22 онд эсэлт нэгдээд гişүүтэй аав. Тэгэхээр тэр үед та бүхэн маань бүртгүүлээрээ тэгээд айгуу гоё сургалтууд явдаг байгаа. Надтай тулж ажиллаад би бүр нэг сар болгон ярилцаад явцдаг тийм нэг сургалтын систем байгаа шүү. За баярлаа. За эгчин гараа өргөсөн байна. Сайн байна Аран зайгч. Танд энэ орой мэндийг хүргэе.
намайг Игчин гэдэг. Би одоо 11-р ангийн сурагч. Тэгээд би бас яг таны YouTube channel-ыг бараг яг нэгдсэн цагаас нь эхэлж үзэж эхэлсэн. Тэгээд яг таныг яг оюутан байх үе, бас одоо яг сургуулаа төгсөж байх үе, тэгээд далаад аялж байгаа, гэр бүл зохиож байгаа гэдэг энэ бүхэл үеүүд чинь нэг тийм хамт байсан юм шиг мэдэн төрдөг. Тэгээд яг амьдралаасаа ингээд үүдсэн маш үнэтэй туршлагуудыг бидэнд одоо хуваалцаж зөвлөгөө өгч байгаа танд маш их баярлалаа. Тэгээд би бол яг одоо нөгөө ариун оюун план 2022 оны планерыг TC ядан хүлээгээд байж байгаа. Тэгээд миний асуулт болохоор та яг одоо бидний үед байх үедээ 10 жил яг 11-р анги байх үедээ ингээд яг энгийн яг өдөр чинь хэрхэн өнгөрдөг байсан талаараа хэлж өгвөл. За, Игчэндээ баярлалаа. Ямар хөөрхөн юм бэ? Нэр ариун оюун планер маань бас гарч байгаа шүү. Тэгээд мэдэхгүй байгаа хүүхдүүд нь хандаж хэлэхэд миний төлөвлөгөөч дэвтэр байгаа. Тэгээд би яг өөрийнхөө төлөвлөгөөний арга барил дээр үндэслээд олон жил одоо төлөвлөгөөч дэвтэр хэрэгжилж ирсэн. Бараг 10 гаруй жил би тэг хэрэгэлсэн. Тэгээд тэр дундаас яг таалагдсан зүйлсүүдээ нэгтгэхэд өөрийнхөө төлөвлөгөөч дэвтрийг дөрвөлжил гаргасан байгаа. Энэ жил шинээр гарч байгаа шүү. Таад манаас захиалгаа өгөөд авах боломжтой. Тэгээд жил болгон яг нөгөө лимиттэй гаргадаг учраас амжаад захиалаарай. За тэрийг захиалах одоо заавар хайж байгаа бол ариун оюун shop гэдэг Instagram аккаунтн дээр эсвэл миний Instagram аккаунтын bio дээр байгаа линкээр ороод авч болно шүү. За тэгээд Игчин маань сая нэг юм анзаарлаа. Өөрийгөө ингээд амар гоё танилцуулаад тэгээд өөрийгөө ингээд айгүй гоё илэрхийл чадчихээн. Тэгээд 10 жилийн мэн тийм их чинь. Тийм. 11-р ангиас сурагч. Аль сургууль лээ? Сэлэнг аймгийн сайхан сумын. Вау. Өдөө орон нутгийн сурагч. Мундаг биш тий. Би сая ингэж үжиж байхгүй. Би 10 жилээс өмнө бол Игчин шиг ингээл майка нэгэл камера он болгоод за ингээл ингэж ярьж чадахгүй байх та. Би бол жоохон ичээд сандрахлах та гэж бодчихсон. Тэгэхээр айгүй мундаг өөрийгөө илэрхийлж जैन. Тэгэхээр таад маань ч гэсэн одоо Zoom-ээр орж байгаа энэ ивент тийм ээ бичлж орж байгаа юм ивент дээр ч гэсэн очиод илтгэгчтэй заавалчгүй нэг гоё үг ярьж байгаарэ гэж хэлмээр байна. Дуусан гут нь очиж өөрийгөө танилцуулаад сэтгэлээ хуваалцаад нэг асуулт асуугаа явахад айгүй гоё яадаг. Та нарт айгүй их юм сурч аавна. Тийм баа шүү. За Игчингийн асуулт нь юу байлаа? Яг нөгөө миний үед байхдаа таны нэг өдөр ер нь хэрхэн өнгөрдөг байсан талаар. За Игчин нөгөө нэг төрсний дараа жоо мартамхай болдог гэдэг тэр үний юм бэлээ. Яг ингэ нэг орон гарan болоод нэг өрөөлөө орж ирснээ яах гэж энэ өрөөлөө орж ирлээ чи гэдэг нэг юм сонин юмнэр орон гарan болоод тэгээ жоохон мартаад байна sorry. Нэг өдрийн хуваар гэх юм бол амар шахуу байдаг сан өглөө хичээлдээ гараал миний хичээл чинь 8:30-аас 3:20 хооронд ордог. Тэгээд орж дуусчаад саксны бэлтгэлтэй байдаг гэсэн. Тэгээд саксны секц нэг юу лээ 3:40 мөчөөс эхлүүлээд 6 хүртэл байдаг. Тэгээд 6 гэж дуусаад гэртээ ирээд усанд ороод тэгээд ээж аавдаа хоол ихтэн тусалчаад хамт хоол мол идээд аяг тавгаа угаачаад тэгэл гэрийн даалгавраа өрөөнд орол хаалгаа игээ суугаал тэгдэг л гэсэн. Тэгээд тавдах юм уу хагасаа өдрүүдэд бол жинхэнэ найзуудтайгаа гоё гадуур дотор явж маваад. Тэгээ манай ангийнхан чинь охтууд нь айгу нэгнийтэй хондог байсан айгу гоё sleep over хийдэг. Тэгэл хонж манал арай өдөр юм зүм ярьж мараал. Миний 10 жил бол айгу гоё өнгөрсөн. Тэгээд хичээлийг яг жинхэнэ нөгөө нэг хөгжөлтөгтэйгөө хослуулж чадсан гэж боддоо шүү дээ. Баярлаа. За найдан жав адар сүрэн. Гар өргсөн байна. За ариун мэндийг хүргэе. Нэг би бас таны бүр анх YouTube юунаас нэлт үзсэн. Тэгээд өмнө нэг giveaway ялаад 30 минут би бирээгээ хараад амар гоё митинг хийжсэн. Яг тэр юм шиг санагдаж байна. Одоо яг ингээд тэр үйлээ санжин. Тий. Өөрөнд үлээд байдаг мөн үү? Хоёул яг гэж хэвээр боо юм болсон ш. Дүүнэр нь энэ тэр өнгөргөө. Наа гэж мундаг том ихч штэ тийм ээ. Тий. Тэгээд би танаас миний яг асууж байгаа зүйл нь болохоор таны яг амьдралын чинь нэг утга учир
яг ингээд юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэдэг асуух юм бол та яг 3 үгээр хариулвал юу гэж л гэсэн бол. Ямар deep юм бэ те. Амьдралын утга учир. Яг надад бодоод үнийг биччихсэн юм. Яг ийм existential crisis гэдэг чинь оршин байгаа яах гэж оршин байгаа даа лээ гэж боддог. Тийм үед биччихсэн. Яг 3 үг гэхээс илүү 3 концепт гэж тийм үү? Яг 3 концепт гэх юм бол би өөрийнхөө хурдаар амьдрах айгуу чухал гэж үзэж байна. Яг утга учир байх хэвээр. Тэгээд өөрийнхөө хүссэн зүйлсийг одоо айгуу гоё уралж бүтээдэг. Тийм ээ, тэрний заавалч хүний мэд зүйл байх шаардлагагүй. Миний бодол санааг амар гоё уралж бүтээж гаргадаг байх. Тэр айгуу гоё утга учир гэж боддог. Тэгээд хайртай хүмүүстэйгээ нэг хайрлаж амьдрах юм болов уу? Тэр би ийм урт юм бичиж жоохон өөртөө ярилцсан байхгүй. Баярлалаа. Тэгээд дараа нь бүр том болоод нэг ажлын шуумаар амар гоё амжилтанд хүрчээд тэгээд тантай нэг гоё ажлын хамтрагчаар ажиллахыг ерөөл тэг. За, ерөөл Батбар шээ. За, Айнур асуултаа суугаарай. За, сайн байна Орензэ хичээ. Таны бас нэг пен байна. За, намайг Айнур гэдэг. Би Налах төргийн 119 дэх сургуульд суралцдаг. За, яг юу асуух гэсэн бэ гэхээр би нөгөө амар олон талын сонирхолтой ийш тийшээ маш олон үсцдэг. Тэгэд яг мэрэгжил сонгохдоо өөрийнхөө яг би яг гэж энд ингээд байгаа юм болоо, оршин байгаа юм болоо гэд түүн дээрээ тулгуурлаад нэг тийм зорилгоо тодорхойлоод 5 мэрэгжил сонгоод түүн дээрээ тулгуурлаад яг хийж үзсэн. Тэгээ бүгдийг ингээд оролдож үзсэн боловч бүгдээрээ болоод тэгэд ингээд яг яахаа мэдгүй нэг тийм гацчихсан байхгүй юу? Тийм байдалд орсон. Тэгээд та энэ дээр ямар зөвлөгөө өгөх вэ? За, наадах чинь бол нэлээд ярилцах одоо хэрэгтэй зүйл байна. Айнураа иймэрхүү тохиолдолд аягүй сайн ментортой байх хэрэгтэй. Тэгээд аягүй сайн одоо чамайг чиглүүлээд өгч чаддаг тийм ээ. Чиний асуудлыг чинь шийдэж өгдөг биш шүү. Угаасаа хинч чиний асуудлыг чиний өмнө шийдэж өгч чадахгүй. Яг чамайг ингээд чиглүүлээд зөв бодохстой юм чинь бодуулаад өгдөг хүн хэрэгтэй. Тэгэхээр аягүй сайн ментортой болж аваарай гэж зөвлөмөр байна. Тэгээд би өөрөө бол яг урлаг клубийнхаа гишүүдэд аягүй сайн ментор болж явдаг байгаа. Тэг хүмүүс надаас яг одоо яг ийм төрлийн зөвлөгөө ингээл DM-ээр бичээл ороод ирэнгот ингээд зөвлөмөр байсан ч тэр нэг хангалттай контент надад биш байхгүй юу. Тэр хүний илүү сайн мэддэг байх хэрэгтэй тий. Яг хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр хүсвэл урлаг клубд хэлсээд илүү гоё тулж менторч зөвлөгөө чиглүүлэг авах боломжтой. Тэгээд яг иймэрхүү одоо олон чиглэл рүү явах боломж байна. Яах вэ гэхээр тэр бол ментор аягүй чухал. Тэгээд тэр ментор чинь чамаас илүү мундаг, тэг чамаас илүү туршлагатай, чамаас илүү өргөн харах хүрээтэй хүн байх хэрэгтэй. Баярлалаа. За, баярлалаа. Тэр нэг олон төрлийн юм сонирхдаг чинь айгүй буруу биш шүү. Яна би айгүй юм өсчүү юм байна. Өсчүү гэдэг үг чинь өөрийгөө ингээд одоо би юм байх эсгүй гэд лейбл хийчихэж штэ тий. Өсчүү биш. Би айгүй олон төрлийн сонирхолтой. Би айгүй бүтээлч, би айгүй сониуч гэж өөрийгөө айгүй гоёор тайлбарладаг байгаарай. Баярлалаа, баярлалаа. За, одоо ингээд 2 юм уу? Дахиад асуулт асуух хүсэлтэй бол 3 ч юм уу асуулт аваад тэгээд лекцийн маань цаг өндөрлөх гэж байна. Сая сэрчин мэдээ гараа өргөсөн байсан. Түрүүн бас өргөөд буулгацсан. Хичээд байна уу? Самано намайг сэрчин мэдээ гэдэг. Би Монгол Улсын боловсролын их сургуулийн 1-р курсын оюутан байгаа. Тэгээд
Ариун хичээс болохоор ингээд нөгөө ингээд альва зүйл талархах гэдэг зүйл нөгөө айгүй чухал гэдэг тэгдэж байна. Ингээд өглөө босоод одоо ингээд амьсгалж байгаадаа талархах хэрэгтэй ч юм уу. Энэ тал дээр та ер нь амьдралдаа хэрхэн талархдаг вэ гэж Мгм. Би залбирдаг. Би өөрөө Christian. Тэгээд яг бурханд яг залбираад эхлэхээс өмнө хамгийн эхлээд талархдаг. Тэгээд дараа нь хүсэж байгаа ч юм уу бүтээсэй бодсон зүйлсүүдэд даатгах залбирдаг. Тэгэхээр яг тийш талархахаар л бүр миний залбирал би ингэж штэ эхний хэсэг ингээд талархаад тэгээд дараа нь ингээд асан маргаануудаа ч юм уу ингээд гой маргаануудаа годог байхгүй юу. Тэгмээд яг талархлын хэсгээ дууссаны дараа баг би баг юм гоох хэрэггүй юм шүү дээ. Миний амьдрал ийм гоё ах тий ягаад дандаа илүү хүсдэг юм болоо гэж боддог. Тэгэхээр хүн нөгөө талархалтай байна гэдэг чинь яг амьдралдаа айгүй гоё одоо satisfied тий сэтгэл ханамжтай байхын эхлэл. Тэгэхээр ойр ойрхон гоё одоо хин ч үдэн тий бурхандаа ч юм уу өөртөөгөө яриад ч юм уу бичээд ч юм уу яасан ч болно. Яг юунд талархаж байгаа тий заавалчгүй би амьсгалж байгаадаа идж байгаадаа гэл нэг юм жижиг тий ингээд ойлгомжтой юмуд гэхээс илүү магадгүй чи төрүүжлээс одоогийн юм чи ямар өөрчлөгдсөн тий магадгүй чамд ямар боломж нэгсэн чи талархаж байгаа нь чи юу ойлгож сурсан талархаж байгаа нь тий тиймэрхүү зүйлсээс эхлээд яг илүү өөртөөгөө тийм гүн ярилцаад талархлуудаа гаргаж ирэх юм бол айгүй гоё байдаг. За баярлаа. Баярлаа. Би нэг асуулт За. За. За сайн байна уу? Бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Тэгээ бүтэн сайныхаа орой ингээд цаг цаа зарцуулаад хөгжгөөд орж ирсэн хүмүүстэй баяр хүргэе. Тэгээд юуны өмнө бас итгэгчтэй маш их баярлалаа. Би болохоор Монгол экологийн хөтөлбөрийн зохицуулагч Эрдэнэ цог гэдэг юм байнамаа. Тэгээд YC хөтөлбөр маань болохоор 15-22 насны залуус руу чиглэсэн байгаль дийлтэй залуу маллагчдыг бэлтгэх тийм зорилготой хөтөлбөр байгаа. Тэгээд тар болгон 2 YC-ийг зохион байгуулдаг. Тэгээд бидний урилгыг маш хурдан хүлээж аваад тэгээд илтгэж бас маш баярлалаа. Тэгээд YC-д хамрагдж байгаа хүүхдүүдээсээ юу бол санал асуулга авдаг. Тэгээд таныг юу бол маш олон хүүхдүүд санал болгосон учраас таныг өөрсдөө тэгээд маш гоё илтгэж тавилаа. За тэгээд би бас нэг асуулт надад байна. Би болохоор бас YouTube дээр бичлэг хийх гэж оролддог. Тэгээд ер нь нэлээд амар идэвхтэй бичлэгүүд хийж исэн боловч маш их ажилтай. Тэгээд бичлэг хийхээ ер нь засварчсан байгаа байхгүй юу? Гэхдээ ер нь өөрөө амар тийм тэрний их сонирхолтой видео хийгээд амар сонирхолтой. Тэгээд та 7 хоногт хэр их цагийг видео одоо YouTube хөгжүүлэлтэндээ зарцуулдаг одоо видео ихтэй мэдээж судалгаа хийхдээ тэгээд дараа нь видео эдитээ хийн, видео рекординг хийн. Тэрэнд нийт одоо хэдэн цагийг зарцуулдаг бол 7 хоногт. Эрдэнэ цог ямар төрлийн бичлэг хийх туртай? Би болохоор 2 төрлийн тийм YouTube суугтай. Нэг нь болохоор би өөрөө химийн инженерийн мэдлэгтэй. Тэгээд бодлого нэг тийм суугаа. Нөгөөд нь болохоор нөгөө байгаль дийлтэй янз бүрийн юм туршаа zero waste байх гэж хичээж байгаа нэг тийм хөв бичлэгүүд байгаа л дээ. Зөв. Би бол анх бүр 20-30 цаг ордог гэсэн 7 хоногт. 20-30 утгаал ордог гэсэн айгүй завгүй амар их цаг сууж нэг бичлэгээр гардаг гэсэн өөр эдит хийж мэддэггүй. Нэг юм хиймээр за энэ хоёрыг нэг нийлүүлээд ийм транзишн оруулахаар яаж тэгдэм болоо гэж YouTube-ээр 30 минут бичлэг үзэж суудаг гэсэн байхгүй юу? Тэгэхээр чи яаж явах юм бэ те? Тэгээ мөр 20-30 цагийн дараа нэг бичлэг гаргадаг гэсэн. Миний анхны бичлэгүүдийг таад үзэх юм бол тэрний чинь ард бүр маш олон цаг байгаа шүү. Тийм. Тэгээд одоо айгүй завгүй Эрдэнэ цогтой би чам ойлгож байна те. Ингээд хичээлийнхаа ажлынхаа хажуугаар ингээд бичлэг эдитийгээс сууч айгүй завгүй. Гэтэ яг наадхан дээр чинь их хүмүүс унцдаг байхгүй юу? Хэцүү юм байлээ. Бичлэг хийх чинь бүрстэй амар юм билээ гэд. Гэтэ яг наад үе чинь үрд биш байдаг байхгүй юу? Permanent team time period биш.
temporary буюу одоо хоромхон зуурын байхад тийм цаг үе. Наадгал даваад туулчих юм бол хөөе нөх хэцүү үе даван туулчихаар юм амхан хийж чаддаг болчдөг. Тэгэхээр бичлэгийн хурдан эдитлээ сурчдаг тийм ээ. Санаагаа боловсруулад газ хурдан ингээд одоо үр дүнтэй ажиллаж сурчдаг. За тэгээд ажлынхаа хажуугаар бичлэгээ ингээд цаг завыг олоод одоо эдит медит хийгээд шүт мүт хийгээд амжаад сурчдаг байхгүй нэ. Амжаад сурчдаг. Тэр амжаад сурах хүртлээр жоохон л гүргэж. Тийм. Тэгээ zero waste би бас амар сонирхдаг шүү дээ. Би ер нь айгүй тийм байгальд ээлтэй байхыг хичээдэг. Тэгтээ мэдээж төгс биш. Тэгэхээр бас залуустай гоё хамтраад залуустай тийм ээ урайлсан тийм гоё контент гаргавал миний бие бол нээлттэй шүү. Одоо байгальдаа ээлтэй байж болох 5 амархан аргач гэдэг юм уу тиймэрхүү контент хамтдаа гоё brainstorm хийж агаад voice-ийн залуучуудтай бас тийм гоё контент гаргах боломж байгаа шүү. За маш их баярлалаа. Тэгэхээр гоё зөвлөгөө өглөө. Тэгээд хамтарч олно гэдэг нь гоё санаа байна. За тэгээд бас нэг юм хэлэхэд одоо орж байгаа зөндөө олон хүмүүс орж чинь залуус орж чинь тэгээд дараагийн ихтгэл дээрээ ямар хүн оруулах зүгээрээ тэгээд энэ ихтгэл маань юу таалагдж байна уу ямар шүү байдлаар явуулъя гэсэн цаам төгсөлтэй одоо миний би одоо ингээд чат хэсэгт форм явуулчлаа энийг бүхлээрээ бүгдээрээ тэгээд YC дээр болохоор бид нар бас оноо зөвлөдөг байгаа. Оноо зөвлөлөөр 23 онд хамгийн их оноотой хүүхдүүд маань Европын албаны улсад аялангаа суралцах тийм хэрэгтэй болно. Тэгээд лекцэнд оролцоод бас оноо зөвлөдөг байгаа болохоор энийг бүгдээрээ бүхлээрээ гоё. За энэ мөнх хархан гэдэг Амина гэдэг охин асуулт асуух гэдэг шүү. Тэгээд өндөрлөх хөдөлөө. За тэгээ сүүлийн асуултанд орцгоё. Тэмээнэ. За бүгдээр нэрээ минь дүргээ. За намайг Амина гэдэг хот амын мөнх хархан сум суралцаж амьдардаг байгаа. За танаас асуух асуулт бол өсвөр насндаа тэр за дээрээс нь Америк суралцж явах үедээ шадрах үе гардаг. Тэр үед сэтгэл зүйн байдлаа яаж хяндаг байсан бэ? Мөнх харахны хувьд яаж юм сэтгэл санаа нь ямар байдлаар шалтгаалдаг? Амина sorry. Сургуулийн нэр мөнх харах байхгүй юу? За миний хувьд ерөөхдөө ингээл ажил гаргаад ирэх тусам айгаа гоё байдаг л да. Гэхдээ яг нөгөө надтай өрсөлдөгч хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүд байл ингээл янз янзаар хэлчих юм уу. Тэгээд зүгээр ээж байгаа гин зүйлтэй болчихгүй. Тиймэрхүү юм яриа сонсчоор ол тэгэл тэр чигтээ готарчдаг. Тэр бусад хүмүүс ингээ хэлчих вэ, тэгээ хэлчих вэ гэдгээс айгүй их айдаг төрлийн юм. Тэгэл нэг тиймэрхүү юм сонсчвал тэгэл тэр чигтээ ямар бол тэр чигтэл одоо яг хийж исэн бүхнээ хайчдаг. Тэрийг огт хянаад сураагүй гэх юм уу? Би болохоор одоо ингээд YouTube хийж эхлэхдээ яг наад асуудалд ч амар тулгарч байсан одоо хүмүүс намайг юу гэж бодож холлоо гэд. Гэтэ яг хүмүүсийн юу гэж бодохыг бол бид нэр контролд чадахгүй. Яг тухайн хүн өөрөө контролд чадахгүй байхгүй юу? Мянга хичээлээ ч гэсэн би яг нэг юм ойлголтод хүрсэн юм аа. Тэр юу байсан бэ гэхээр би мянга бодоод би стресстэй сэтгэлээр гутраад бүцэл байдал өөрчлөгдөхгүй шүү дээ тийм ээ. Тэр хүмүүс ч маа боддгоор л бодно. Дүгнэрэл нь ярьдгаараа л ярина. Тэгсэн мөртлөө чийл сэтгэл санаагаар унсаар хിവэрэ байна, гутрсаар хിവэрэ байна. Тэгэхээр зүгээр л тэдрийг орхи тэдэр чиний нөгөө нэг мэдлээс хэтэрсэн асуудал юм байна. Чиний мэдээлэлд чинь байгаа зүйл юу юм бэ гэхээр чиний өөрийн чинь бодол, өөрийн чинь үр дүн баггүй. Тэгэхээр яг өөрийнхөө бодол чиний өөрийн чинь бодол чамд хамгийн чухал ах хэрэгтэй. Тэр нэг өөрийгөө хайрлах, өөрийгөө хүндлэх болоод ирж байл та буцаад нэг одоогийн чиний хувьд болохоор яг бусад хүмүүсийн бодол амар чухал болж ирээд байгаа байхгүй юу? Бусад хүмүүсийн бодол ямар байх ашиглалаа чиний сэтгэл зүй ингээд хэлбэлцэл ороод байгаа байхгүй юу? Тэгэхгүйгээр чиний л бодол чамд чухал ах юм бол чиний сэтгэл санаа тийм амар хэлбэлцэлд орохоо болчдөг.
Тэгэхээр яг одоо өөртөө тулж ажиллах, ганцаараа байх, өөрийгөө хайрлах ухаанууд айгүй чухал болж ирдэг. Тэгээд энэ тал дээр яг урлах клуб дээр бүр илүү дэлгэрэнгүй зааж өгөөд ярьдаг байгаа. Энд манай урлах клубын гишүүдээс оюукал багш байна тий. Тэгээд нэг амар сэтгэл санаагаар наад хэцүү байгаа ч гэсэн эн чинь зүгээр л нэг яг нөгөө цаг хугацааг ингээ одоо 70 80 наслаа гэж хэлдэг тий. Тэгээд яг ингээд амьдралынхаа цаг хугацааг ингээд томор харах юм бол жижигхэн үе ингээд тахгүй. Тэгж бодохоор ингээд за арай ийм хиймдэр ингээд тахтаад ингээд жоохон ингээд томор харахад тусалдаг гэх юм уу. За баярлалаа. За баярлалаа. За энэ хүрээд манай лекцийн цаг хэрэг ингээд жаргах төхөж байна. Өнөөдөр та бүхэндээ оюутан насндаа анхаарах зүйлс сэдвийн дор Америкийн нэгдсэн улсын Бостоныг сургуулийн төгсөгч мөн Girls Coding Cafe болон урлах клубын үүсгэн байгуулагч, Ариун оюун YouTube channel-ийн хөтлөгч Ариун Заяа урагдан оролцож та бүхэнд өөрийнхөө одоо туулсан амьдралын туршлагаас харамгүй хуваалцлаа. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Бүгдээрэнд нь өнөөдөр орой орж ирсэн баярлалаа. Тэгээд урлах клубын талаар, Girls Coding Cafe-ийн талаар, за тэгээд Ариун оюун планер гэдгийн талаар бүгдээрнгээс нь Ариун оюун shop гэдэг Instagram аккаунт руу бичээд асууж болно шүү. Тэр аккаунт дээр манай туслах оюука маань байгаа. Тэгээд таадаг гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд явна. Лекцээс холбогдоогүй асуулт байх юм бол бас ингэж шууд туслах руу холбогдоод асууж болох юм байна шүү. За YC гээд анх удаа бас мэдгүй орж ирсэн хүмүүс байж магадгүй. Энэ талаар танилцуулахад Монгол экологи төвөөс одоо Европын албаны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг 15-аас 22 насны залууст чиглэсэн байгаль дээлтэй залуу манлайлагч хүнийг бэлтгэх юм хөтөлбөр байгаа. Энэ болохоор зөвхөн одоо би зорилттой сургуулиудаас гадна одоо Монгол улсынхаа 21 аймагт хурж ажиллахаар зорж байгаа. Маш олон төрлийн одоо контентууд болон та бүхэнд хэрэгтэй одоо салбартаа тоогоон татчинд буцалж яваа залуу ментор хүмүүсээр одоо ингэж өргөднө лекц оруулах, за цовруул контентууд бэлтгэх байдлаар маш олон төрлийн контент бэлтгэн хүргэдэг. Та бүхэн залуучуудын доктортой хөгжлийн корпус гэдэг пэйжээр ороод үзэх боломжтой. Мөн дараагийн лекцэнд одоо хэнийг өргөдөж оролцуулмаар байна. Тэр тухай бас саналаа илэрхийлээрэй. Тэгээд энэ хөтөлбөрийн эцэст нь хүүхдүүд маань оноо цуглуулсаар агаад Европын холбооны улсад одоо 7 хоногийн сураг цалилцааны хөтөлбөрт хамрагдах ийм эрхийн эзэн болох юм. Тэгэд оноо цуглуулахын тулд бол бас чаленжуудад оролцоод лекцүүддээ суугаад идэвхтэй оролцоход л одоо энэ бүх идэвхээ бүртгүүлээд явна гэсэн үг. За тэгээд YC-ийн одоо оролцогчд маань явуулсан линкээрээ ороод бүртгүүлээрэй. Өнөөдөр бол Монголын өнцөг болон бүрээс Хавдаас, Сэлэнгээс, Хөвсөглөөс гээд магадгүй дурдаагүй маш олон аймагаас хүүхдүүд оролцож байна. Энэ хүүхдүүд маань бүгдээрээ цаашдаа Монголын өнцөг болон бүрээс дэлхийн өнцөг болонд суралцах шилдэг оюутнууд болоосай гэж хүсэн өрөөж энэхүү лекцээ жаргаж байна. Илтгэгч Ариун Заяа танд маш их баярлалаа. Баярлалаа. Энд баярлалаа. Баяртай. Баярлалаа. Дараагийн лекцээр уулзлаа. Түр баяртай. Баяртай. Баяртай.